Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрчээ. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас хөтлөн хүргэдэг хинт ч битгий хэлээр ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд хэрвээ 21 нас хүрээгүй хүн хүүхэд багчууд сонсож байгаа бол сувгаас салахыг зөвлөж байгаа. Та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа бол зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаас салахыг бас зөвлөж байна. Унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 дэх орхиодоо явдаг болохоор бусдад төвөг удахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй алгасцсан дугааруудаа манайхан одоо бүгдээрээ Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү. За өнөөдөр чинь мигмар гарагийн үдэш. Мигмар гарагийн дугаараараа бид насанд хүрэгчдийн хөгжилтэй түүхүүдийг ярьдаг байгаа. За ингээд өнөөдрийн насанд хүрэгчдийн магадгүй хүндхэн бас хөнгөлөлтэй түүхүүдээсээ эхэлье. Нэвтрүүлэгт маань 4 түүх ирсэн байгаа. Тэгээд түүх болгоныхаа араас бас ингээд за эхний түүхээ ярьчаад санал бодлоо ч юм уу те хөтлөгч нь одоо би өөрөө юу гэж бодож чинь тэрийгээ бас хуваалцаад лайв үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн одоо комментээр бичээд ороод ирээрэй. За энэ чи ингэ санагдлаа. Яа надад бас нэг иймэрхүү юм болж исэн шүү дээ. Тэнд чинь бас нэг тэр үед тэдэн хонд гэдэг ч юм уу те. Тэр найз манд гисэн удаатай шүү гэдэг ч юм уу те. Бүгднгийн ингээд бичээд ороод ирээрэй. Би дундуур нь бас яриад уншаад тэгээд явчаа. Тэгэхээр бүгдээрээ хүндхэн бас хөгжилтэй түүхүүдээс эхлэе. Оюутан байхдаа урлагийн нэг сургуулийн залуутай хэсэг болцож учир ургуулж яв. Тэр үе сайхан л да хөгжилтэй, романтик хэрнээ мөнгөгүй. Нэг өдөр манай хамаатны цуслангийн байшин сул байгаа очиж хоно гэж байна. Очлоо. Тоггүй юм уу хөрхий. Би ч тэр үед тоосох шиг уцтай гэрэлтүүлнэ гэж хүжийн гал. Яахав тэгээд л хүжийн гал шиг гэрлээ асаагаад романтик орчин үүсгэх санаатай нэг дуу тавиад л эхэллээ. Дэвсэх нүмерх юм олдохгүй болохоор халуухан хоёр өмссөн бодолгоо шорто тайлаад л үцэж өглөө. Манай залууч цангасан аятай нэлийн ширүүн өрнөлтөд дотн харьцаа өргөжлүүлж байсан чинь нэг хураалттай лаад шиг юм нурчих шиг болов. Тэр мэрийг бол анзааргаас хөөч байсангүй. Удалгүй нэг л шал пал гэдэл өгцөг шаланд наалдаж зуураад л эхэлсэн. Би ч энэ ямар сүртэй дургандг нөхөр вэ гэж бодоод л асуулаа. Үгүй гэж байна урдаас. Тэгэд бариад утсан гар наалдаад л гэрэл тусгаад харсан тэнд байсан өрөөтөө будгийг унгаагаад асгачихж. Тэгэд асгарсан будган дээр нь бит хоёр халуухнаар өгцгөөрөө баахан шалаа будчихсан. Өглөө гэгээ ороход гарсан миний өгцөг яг л нөгөө хоньны өгцөг дээр бодсон байдаг шиг болчихсон. Шалаа харсан миний үзгнийхээ хаа сайгүй. Тэгэд хэд хоног тэр будагтайгаа явсан штэ. Амар арилдгүй идэв юм л шүү. За ийм түүх захиа ирсэн байна сонсогчоос. Би бодож байна. Яг нэг кино ингээ те томчуудын кино минь хаяад ингээл үзэж хахад албаар нэг будаг асгаал тэгэл дээр нь янз бүрийн дотн харилцаанд ороод идэг штэ. Та нар тийм кино үзчихсэн л үсттэй. Тэгэхээр яг тэр кинонд дэр болохоор яа харахгүй будгаа албаар ингэж асгаж агаад хос хоёр маань дээрээ одоо яг ингээд дотн харилцаанд ороод тэр хөхөөрөө гуяраа үзгөрөөч гэдэг юм юу гараж идэв те гарын хэмээгээр нөө Титаник киноны цамхан дээр гардаг хэмээ шиг те ингээд зур хийчдэг юм байна хүмүүс. Тэгээд тэрийгэ болохоор тэгээд нэг юу гэвдээ одоо илүү сонирхолтой байдлаар ч юм уу те бас нэг дотн харьцаанд орж байгаа тэгж л хардгал юм байлээ. Тэгэхээр бараг л яг тэрэн шиг юм болсон юм шүү дээ. Яг тэнд нэг баатам цаас ч юм уу те зургийн яг тийм цаас мас байгаагүй байснаас биш энэ бол яг үнэхээр л лагл байсан юм шиг санагдлаа. Тэгээд нэг зүйл бас жоохон бодож байгаа нь болохоор би ингэж бодож байна. Одоо тэр үеийн будаг ч юм уу эсвэл зүгээр нэг барилга байшин буддаг будаг байсан бол хэрвээ нөгөө
одоо эмэгтэй хүнийх нь нууц эрэхтэн л үуч юм эрэгтэй хүний нөгөө нэг болохгүй хэсэг рүү н орчуулаад тэр чинь амар хорсож морсоод янз янзын асуудал тарин үсттэй. Тэгэхээр тэр мөр нь гайгүй байсан юм билгүү дээ, тийм ээ. Та нар юу гэж бодож байна? Би тэрнээр л үнэхээр санаа зовх юм байна. Хамгийн түрүүнд л бараг л яана одоо нөгөө газар маань гэдэг шиг те. Тэрэндээ л үнэхээр санаа зовно. Хувьдаа болохоор мэдээж найз залуутайгаа нэг тиймэрхүү зүйл хийж үзье гэж боддог л доо. Одоо яг хүний бие дээр будаж болдоггүй зориултын будагнууд байдэн штэ. Одоо body painting гэж ярьдаг те. Яг тэрэн шиг нэг том одоо 3-ыг харцаг нь 2, 3-ыг харцаг нь 3 тийм баатам цаас дэлгэж байгаад тэгээ бас тэр дээр бас нэг тиймэрхүү зүйлийг хийх юм бол хосуудад бас үнэхэр гоё иш магадгүй гэж бодож байна. Тэгээ тэргээ жаазлж штэ. Жаазлаа тэгэл унтлагынхаа өрөөнд цаашийн зочны өрөөнд хатцсан те. Тэг хүн орж ирэнгөт нь энэ ямар энэ хаамхын ата зураачин ч те. Одоо энэ хаанаас ирсэн зүгээр л юу хчилж болно шүү дээ. Наа чин тэр дундад Азийн тийм амар алдартай зураачин зурагч гэдэг юм. Аль эсвэл үннээ хэлжүүл явал. Хэрвээ та нарыг би асууя. За лайв үзэж байгаа сонсогчдоос асууя л да. Хэрвээ та ингэж нэг айл руу орсон чам. Яг ийм сонин ийм абстракт зургнууд байдаг шүү дээ. Ингээд painting. Тэснэ тэр нь ингээл янз янзын өнгөтэй юу н хаана юусаа мэддэхгүй. Тэснэ энэ хаанхын зургийн мургийн ингээ асуусан чам. Эхнэр ихтер нөхөртөө дотн харцанд орж байхдаа биеэр бодсон ингээд үлгцэн байл ямар сэтгэл төрөх бол та нарт юу гэж бодож байна? Би бол тэрийг сонсчод вау гэж бодох байхаа. Юм лагийн гэж бодох байхаа. За лайв үзэж байгаа болон радиог маань сонгон сонсож байгаа бүх сайхнуудаа унтлагын өрөөнийхөө сайхнуудад үчийн мэндийг хүргье. Та нар маань хаанаас сонсцгойж байна? Одоо бол би нөгөө байнга орж ирээд тэндээс сонсож байна гэдэг хүмүүсийг бол гадарлаад хаанаас сонсдгийг мэддэг болцсон. Гэхдээ л дөрмийн дагуу одоо бичгтэйгүү дөрөв гэдэг шиг тий. Улаанбаатараас баруун одоо хаанаас нэм баруун араа дархан эрдэнэт хөвсгөлтэй Унгар, Солонгос, Австрал гэд ороод ирээрээ. Тэгээ бас наа чи хідэн цаг болж гин хэр дулаахан байна. Энэ мэдээллүүдээ надтай харамгүй хуваалцаарай за манайхан. За дараагийнхын түүх рүү оръё. Түүх 2. Би оюутан байлаа. Манай сургуулийнхаа хэд хэдэн мэргэжлээр нийлээд хаяа аялна. Би ч тэр үед 1-2 дугаар курсын хураг шигнүүдийг бодвол бас учиртай төлөв хавцаа болчихсон 3 дугаар курс болсон байв. Доод курсэд ямар хөрхөн охтууд байна, хин нь анхаарал татах гэдэл сонжоостой, хажуугаар нь төгсөх курсын сургуулийнхаа одогчийг ажиглаастай нэг тийм үе байсан. Тэр ихч надад их сайхан хандна. Төгсөх курсын маань одогч. Цаг шөнөөлж энд тэнд ангиараа эмгтээчүүдэрээ, эрчүүдэрээ, мэргэжлэрээ гэд хэсгэрээ даруйж суун. Би ч жаахан халамтсан болохоор зориг ороод эргэн тойрноо харсан манай ангийнхан. Манай ангийн охтууд ч гэж манай банд нараас бараг ялгаагүй. Уур хүрээд гараад явлаа. 1-2 дугаар курсийнхэн байгаа эсгээр үлэн чон царайлаад алхаад явж байтал нэг өрөөнд 1-2 дугаар курсын янзаг 5-6 охин суучсан шар аргуугаа сууждээ. Намайг харангуутал хүү яхаа наашаа суугаач гэхээр нь баярлаад очоод цуг суулаа. Жаахан охтууд ч надад илт хандтай байгаа нь мэдрэгдээд намайг хөөхөн өндөр гоё ах гэдэл ам уралдуулж магтж байна шүү. Би ч хөөрчгсөн өнөөдөр энэ хитээс хинтээ хонох болоо гэдэл тогтлоод бүр сонгон ядан сууж байв. Бүгд жаахан халамцаа төлөвлөгөөний дагуу яриа жаахан задгарч байхад манай сургуулийн нөгөө одогч маань өрөөний үдээр явж байгаа нь харагдлаа. Яг л миний түрүүний чон алхаж байсан газар өлөн чон аятаа алхаж байна. Бид хэдийг харснаа хүй чи хүүхдүүд амраа алив гар наашир гэж байна. Манай жижигхэн охтууд ч зүгээрээ бид нарт зүгээр яах вэ зүгээр гэсэн одогч. Та нар дуугүй унд алив чи наашир гэд бүгд нам болж байгаа юм чинь би ч хичгийг дагаад гарлаа. 4-р курсын одогч маань намайг дагуулж явангаа битгий жоохон хүүхдүүд үдчих хоргоогод надтай хамт явж жаахан сууж уу. Манай өрөөнд орсон охтууд хайцсан бүү мэд алга болчихж гэж байна.
Би ч бүр баярлаад явчихлаа шүү. Саяны 1-р курсын хургнуудын хажууд манай сургуулийн одогч бол жинхэнэ эмэгтэйлэг, царайлаг, тачаангуй бараг л Моника Беллучи байгаа юм чаа. Тэдний өрөөнд орж суугаад бид хоёр жаахан юм ууж суулаа. Манай одогч ч бас нэлээд халамтсан. Намайг жаахан өдөх маягтай байна. Би ч ажил байдлыг гартаа авч сургуулийнхаа хамгийн хөөрхөн, хамгийн алдартай хичээн урвал дээр нь үнсээ л авлаа. Тэр ч хариу үнсэнгээ миний цамцан дотор гараа ээж намайг илж таалж байна. Тэр байж байгаараа гэснээ ариун цэврийн өрөө орж жаахан бөөлжж байгаа гараад ирдیں۔ Сургуулийн хамгийн хөөрхөн, хамгийн гоё биетэй, хамгийн гоё хувцалдаг ихч маань ариун цэврийн өрөөнөөс нүүрнийх нь будаг урсчихсан үс ингэрэн жаахан бөөлжтэй гараад ирнэ. Халамтсан ихч шууд намайг дарж авч дээрмэн суугаад л үгүй гэж хэлхийн хооронд уруул дээр үнсээ тавлаа. Аманд тэрний хил орж ирэхээс гадна дахиад хэд хэдэн бүндгэр зүйл орж ирэхийг мэдрэгдэхийн дээр түрүүхэн үнсэж байхад мэдрэгдсэн амттай уруулаас бөөлж самтагдахад дотроосоо огойд л явчихлаа. Нэг манай сургуулийн хамгийн хөөрхөн бүсгүй шүү дээ гэж бодож үдсэн ч тэсэлгүй түлхэж унгаагаад ариун цэврийн өрөөрөө орж бөөлждөг юм байгаа зү. Би ч тэрнийг бодвол бас гайгүй зөгтөлттэй болохоор амаа угаагаад буцаад очиход тэр наашир гэд хуруугаараа дохив. Би ч нэг очих уу байх уу гэж эргэлзэж зогссон. Уг нь хөөрхөн л дөө гэхдээ хитрхий согтуу бас саяны бөөлжсөн мартааг болохоор төгсөнгөө. Тэр ч баг зэрэг уурлаж уйлах гэхэд нь би бараг бөөлсээр гад унтуулчихсан. Тэгээд дотн харьцаанд ороогүй байж хажууд нь унтахаар эвгүй санагдаад өрөөлөгүй явлаа. Тэгэхдээ энэ сайхан бүсгүй ганцаараа унтаж байхад аюултай гэж бодоод өрөөг нь гаднаас нь түгжээд өөрийнхөө өрөөнд орж унтсан да. Маргааш нь 10 өнгөрөөд сэрэхэд бөөн юм. Тэдний өрөөний охтод шүнжэнгөө хаалга балбаад онгоолгоогүй болохоор энэ тэнд унтчихсан байдгийн. Би ч нууцхан очиж өрөөг нь онгоолгоод түлхүүрийг нь өрөөрөө шидчихгээд алга болчихсон. За надад нэг ийм л паянтай зүйл болж байсан л та. Одоогоос бараг 17-8 жилийн өмнө шүү дээ. Хамгийн гоё нь тухайн үеийн манай сургуулийн хамгийн хөөрхөн охин намайг хүсээд, үнсээд тэгсэн би тоогоогүй, ойртоогүй тэгсэн уйлаад энтер. За тэр ч яг сургуулийнхаа хүсэмжит бүсгүйг үнсэж байсан минь сайхан дурсамж. Тэрнээс цаашлах боломж байсан тэгхийг хүсээгүй. Хитэг согтолттой хүнтэй яг тэр үед анхны дотн харьцаа гэдэг бол дараа нь асуудал үүсгэж тохиолдол байдаг болохоор би тэр тийм алхам хийсэндээ баярлдаг юм. Залуу дүүнер бас сонсож байвал тэрийг анхаараарай. Миний түүхийг уншиж сонссон бүх хүмүүст баярлалаа. За, ийм түүх ирсэн байна. Ер нь бол айгүй зөв сонголт хийсэн юм шиг санагдаж байна миний хувьд. Ерөнхийдөө хин хаач хизээч хитрүүлэн хэрэгжилж болно л доо тий. Тэнгүүтээ хинтэй ч хаач мэдгүй л дээ. Тохиолдлоор ингээд оройг өнгөрөөх, шөнийг өнгөрөөх тохиолдол гарч ялаа гэхэд хэрвээ таны хамтрагч чинь эрэгтэй ч юм уу эмэгтэй хамаалга. Ялангуяа эмэгтэй хамтрагч чинь ч юм уу хамтаага хүн чинь хитрхи их согтолттой өөрийгөө хянах боломжгүй ухаан сан баларцсан үед бол битгийл бурхан минь ойртохыг хичээгээрээ энэ бол үнэхээр бүдүүлэг зүйл шүү гэж би боддгийн. Үүнээс үүдээд тэр чинь тэгээд хүсээгүй үед нь янз бүрийн дотн харьцаанд орчих юм бол тэгээд асуудалд орж болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол айгүй зөв зүйлийг хийсэн байна. Хэдийгээр тэр эмэгтэй нь өөрөө тэ наашраа хамаагүй чи хүрээдрээ гэд ингээд урайлаа дуудаад байсан ч гэсэн зөв сонголтыг хийсэн болохоор надаа үнэхээр бас зөв санагдлаа. Гэхдээ над түүхчин бас амар шүү. Үнэхээр хаард. Тэр гэхдээ юу амар юм бэ те. Яг тэгээд бөөлжиж гарч ирчээд үнсэлцэн чинь наманд нь бүндгэр юмнууд ороод исэн ч шиг. Би сая ингээ уншиж хат дотор муухай оргоо ингээд гидс мэдс хэд хөрвчөө. Ямар заваа юм бэ л гэж бодлоо. Тэгэд угаасаа л яг тиймэрхүү муухай байдлыг гаргацсан юм чинь. Тэг яаж угаасаа хамт манд хоноо цааш нь өргөжлүүлэх үдтэй. Тийм биз дээ. Тэр ч 7 дээр заяа.
Миний бодлохоор хэрвээ миний одоо найз залуу заяа одоо хин ч гэдгийг хажууд ингээд амар гоо ингээл үжиг ингээл өнгөрөөгөл бийжсэн нэг гинт унгах төдийд болол бас л ингээл дур гутаал явчихдээ штэ унтраал. Та нар тэгдэг төрлийн хүмүүс мөн үү? Эсвэл бол хэрхэрх ч юм уу? Унгах Түнгэл oh my god яаж чаджина гэдэг шиг те заваараад л да боли гээл. Би ер нь тийм төрлөх байхгүй. Тэгэхээр та нарт хэр санагддгийг нэг амар гоё юм ихтэй ингээл яг энэ залуугийн оронд та нар байсан бол яг чиний ингээл краш чинь те жоохон согтолттой тэгснэ ингээл амар жоохон эвгүй үнэр та нартай ингээл бүлж гарч ирснэ хамаагүй хоёул ойртой гэдэл ойртохоо зүр твчээд ойртохгүй байхаа тэгэл уусаал хөөрхөн гоё юм чин гэд ойртох байсан уу мэдхгүй шүү дээ. Тэгээ хин ямар сонголт гаргахыг юм тийм ээ. За дархнаа сонсож байна гинэ. За дарханд цагаар хэр вэ? Гоё юм уу? Ерөнхийдөө жоохон хүтэн салхи малхитай байгаад байгаа сурагтай байна уу юу? За үчи минь дээ. Хай үчи минь бүгдэнд нь үчи минь манайхан. Тэгэд хүн чинь байнгын л нэг ингээл яг дурлсан, харилсан хамтрагчтайгаа одоо тэр хүнтэйг ингээл байнгын гой ингээл тохиолдлоор дотн харьцаанд ороод ин гэж байдгүй юм байлээ л дээ тийм ээ. Тэрийг бол хүн болгон л мэдчихэж байгаа. Хүн болгон л тулцсан баг тийм. Ямар нэгэн байдлаар нэг тийм болж ээж үлээ гэд. Тий. Тэгэхээр одоо тийм хүндхэн юм шиг хөгжилтэй юм шиг тийм тохиолдлуудаа хэрвээ MJL радиогийн унтлагын өрөө нэвтрүүлгээр сонсохыг хүсэх юм бол ариун бэлэг @mjlradio.com гэсэн хаягаар явуулахад л хангалттай шүү заяа. Тэгэд хүн болгоны явуулсан түүхүүдийг нь бас захиануудыг нь хүргэхийг хичээж байгаа. Тэгээд ямар таач ингээд яг ирсэн дараалалаар ингээд уншигтаад ингээд нэгтгэс 5 дахын хооронд хурж байгаа эфирээр явах байгаа. Тэгэхээр хэн бичээд байгааг нь мэддэхгүй юм чинь угаасаа нэрмэр зардагдахгүй тийм ээ. Тэгэхээр өөр тохиолдсон болон өрөөлөө сонссон хүндхэн хөгжилтэй түүхүүдээ бичиж байгаарай. Тэгэд бүгдээрээ ганцаараа чи та одоо сонсоод явах те бөөнөрөө сонсъё. Бөөнөрөө хуваалцъя. За яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 29 минут болсон байна. Тэгээд гадуур бас хөлөдлгөн хэрвээ манайхаа бас таксинд явж байгаа, машина бараа явж байгаа, машинаасаа сонсож байгаа, гэрээсээ сонсож байгаа гэх бүх хүмүүст нь энэ сайхан үчийн мэндийг хүргье. За хээхээ арай гинэ харин тийм ээ арай жоохон арай. Охид хүүхнүүдээ тасартлаад тэгтлээ битгий ууж байгаа чи. Тийм тэгж болохгүй шүү. За түүх гуравлага оръё. Хэдхэн жилийн өмнөх нэгэн хөгжилтэй түүх авалцъя. Зам болохоор нөгөө халуунс тасарчдаг үе байсан да. Тэр үеийн л хөгжилтэй түүх юм л да. Манай найзын гэр сул гэхээр нь зүгээр өнгөрөөгөөд яах вэ гэдэл шүн цэнгэний газар орлоо. Байж дажгүй хоёр охинтой танилцаад л найзын гэрлүүд дагуулад явчих. Жаахан сууж байгаа тусын өрөөрөө нэг охин дагуулад орлоо. Яг сайхан хувцсыг нь тайлаад дотн харилцаандаа орё гэсэн нууц хэсгээс нэг эвгүй үнэртэй болдгоо. Хамаагүй шууд дотн харилцаандаа орё гэсэн чинь нэг болдоггүй шүү. Нэг л болдгоо. Усанд оруулчихыг гэхээр ядаж халуус байхгүй. За тэгээд нэг болохгүй болохоор нь яа харахгүй эвтэйхэн ойлгуулад хүүтэн усаарч хамаагүй жаахан угаахаар болоод ариун цэврийн өрөөрөө явсан. Тэгсэн манай найз өвдөөс бас нөгөө охиноо ухаалгачихсан. Ариун цэврийн өрөөнөөс гарч байдгийг. Яа, за энэ ямар солиотой түүх вэ? Яа, за тэгсэн өөдөөс нь нөгөө найз нь нөгөө охиноо бас угаачсан ариун цэврийн өрөөнөөс нь гараа явчихсан гинэ. Яа. За энэ бол бас арай шүү. Нэрээ юм уу гэдэг шиг те. За ингээд гадуур ингээл мань хоёр гараал өстө. За гэрт нь хүн байхгүй юм чинь бас ингээд зүгээргүй хончих гээд баар сав ороод хоёр хүүхэн чигтэл аваад орсон чинь нөгөө хоёр нь өнөр танар нээлдэхгүй хоёр болцсон юм байна л та. Яа. Тэгээд ядчих халуун усгүй газар болохоор нөгөө хүүт усанд ороод гараад ир гэж хэлж чадахгүй яаж чадах вэ те. Тэгэхээр одоо нөгөө хэсгээс чинь нэг жоохон тийм юм өнөртэй байна л гэсэн болол та.
Тэгээ нөгөөх нь ойлгоо за яхаа би ороод угаач юм уугач гэгээд орсон чи нөгөөдөөс нь нөгөө найз нь нөгөө хүүхнээ дагуулчихсан угаачихсан гарч ирсэн. Яа за уучлаарай. Энэ бол зүгээр үнэхээр инээдтэй санагдлаа надад. За манайханд саяны түүх хэр санагдав? Энэ талаар юу гэж бодож чинь? Ийм тохиолдлууд гарч л байсан юм байна шүү дээ. Одоо хүн бичээл ороод ирсэн болохоор тийм ээ. Тэгэхээр гэхдээ би бас боддог л доо хаяа ч юм бас ингээл үе ч юм уу хаяа ч нөө боломж тохиолдолд таарахаар ингээл найз охтууд могттойгоо гараал явж л байгаа л да. Шоудж моодал тий. Тэгээд ингээд зарим нэг ингээд нийтийн 0 одоо баар савны 0 орохоор ялангуяа эмэгтэй хүмүүсийн 0 ингээл орохоор заримдаа бас үнэр танаар амар идэв штэ. Яагаад гэдэг юм бүү мэд. Тэгсэр нэг тийм өөр нэг үнэр үйдэг та. Зүгээр нэг 0-ийн үнэр биш. Нэг хүнээс үнэртдэг үнэр. Тийм үнэртэй хүмүүс байдаг юм бэл яа харахгүй. Гэтэ ирчүүд ч гэсэн байдаг л ахaltaа яг тийм ирчүүдтэй таарч үзээгүй л байна. Гэхдээ яг тиймэрхүү эмэгтэйчүүдийн хажуугаар гарч үзчихсэн. Одоо юу гэдгийг тийм газрууд дээр байна. Бас нэг хот хөдөө те явж байхад эсвэл хот хоорондын машин тэргэнд ингээд сууж мууж байхад бас тиймэрхүү үнэртэй хүмүүстэй таардаг шүү. Би бодохдоо бас тэр газрын хаваар өрөвсөлтэй ч юм уу тийм ээ. Тийм өрөвсөлцсөн үед болохоор гардаг үнэр гэж ойлгодог байгаа. Тэр өрөвслээд дарахаас нааш тийм ээ. Одоо нэг эмчилгээ хийлгэж ингэж тэхээс нааш тэр бол арилахгүй. Тэр одоо хичнээн сайн угаагаад хичнээн сайн одоо юу гэдгийг даав мав янз янзын гой савн шампунаараа угаагаад бол арилахгүй. Тэгэхээр охид бүсгүйчүүд маань өөрсдийнхөө яг тэр нууны эмгтээчүүд хэсгийнхэн тий ариун цэврийг маш сайн сахиж байгаараа болж игэл одоо эмчтэй одоо нэг байн очиж эмчийн хяналтанд үзүүлдэг зүгээр заавал нэг асуудалтай болохоор очдөг гэдэг ойлголт чинь буруу шүү дээ тийм ээ. Би болохоор хувьдаа 3 сар удаад нэг одоо очиж шинжилгээ өгдөг ч юм уу эсвэл зүгээр шалгуулаад ингэж тэгэхэд явдаг байхгүй яд бол тэр тал дээр бол үнэхээр би хүнд байх хэвээр зүйл гэж боддог. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд болохоор санаа тавих асуудал мөн. Тэгэхээр болж игэл тийм өөрөө ч мэдэхгүй тийм өрөвсөлтөд яваад байна гэж байх уу? Би сайн мэдэхгүй л юм л дээ. Үнэр танар нугасаал амар тэр хамар цоригж байгаа бол асуудал байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү асуудлаа шийдэж вэ. Дээрэс нь ирчүүч гэсэн одоо юу гэдгийг мэдэхгүй одоо яг тийм үнэр танартай эмэгтэй хүнтэй ойртдог бол бас арай шүү бас ирчүүч гэсэн арай л шүү. Тийм тэгэхээр ойлгуулж хэлээд хэрвээ хажууд хүн чинь тийм үнэртэй ах юм бол нэг илдгээр тий. За наадах угаагаад ирээ бишээ наадах үзүүлж харуулал та чи ямар ажилгүй юм бэ? Эвгүй штэ эмхтэй юм байж гэдэг ч юм уу те. Тэгээд хилчүүл бас бараг буруутахгүй болоо да те. Тэгээд хилээгэн улмаас тэгээд яваад байгаа юм болов уу гэж бодож чинь. За дээрэс нь би бас юм сонсч л байлаа л да. Ирчүүд одоо бэлгийн замын өвчнгүүд байгаа штэ те. Ирчүүд дээр болохоор ингээд шууд мэдрэгддэг юм байна л да. Тэр нь одоо хавталтанд орсноос хойш одоо бараг л ойролцоох бүр хамгийн наадтай маргааш насан ч юм уу 2-3 хоногоос шууд ингээд мэдрэгдээд эхэлдэг нэ. Одоо тэгээд 0 руу орох те бие засах энтерт нь хүндүүртэй байх дээрэс нь янз бүрийн юм хум гойжих янз бүрийн юм тууралт өгөх ч юм уу те загтнах халуун оргих гэдэг ийм ирчүүд төр болохоор айгу хурдан илэрдэг нэ. Иймэрхүү төрлийн халдварт өвчшингүүд тэгсэн чинь эмэгтэйчүүд төр болохоор айгу удаан байдаг байхгүй юу? Тэрийг болоо бүр ингээд эмнэлэг дээр ажилладаг ингээд найзууд нөхөд маань одоо тий айгуу сайн хэлжлээ л та. Тэгэхээр эмэгтэй хүн дээр за би буруу удааг бол 2-7 хоног хүртэл илүү сар хүртэл илүү ингээд юм нууцлаг үе гэж байдаг гин. Тэгэхээр ялангуяа сингл эмэгтэйчүүд маань энэ тал дээр ариун цэврээ сайн цагтгүй ч юм уу эмчийн хяналтан дээр байнга гэж очиж үзүүлдэггүй тохиолдолд юмыг яаж мэдэх вэ? Тэ энэ тентхийн ямар нэгэн байдлаас өвчин авцснаа мэдэхгүй яваад дараагийнхаа үндэ бас тэр нэг соёлтой дотн харилцааны тэр хамгаалтын хэрэгслээ хэрэглээгүй байж байгаад халдаачих юм бол ингээд тээгч болоо яваад байгаа байхгүй юу? Одоо тээгч түгээгч аа. Түгээгээд одоо тэгээд яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас
бас юмыг яждаг өөрийгөө тийм биш гэж бодож явж хагаад магадгүй нууц шатан дээр ч юм уу явж иж магадгүй. Тэгэхээр очоод үзүүлж байгаараа, ирчүүч гэсэн үзүүлж хяналтанд байж байгаарэ гэж л одоо хэллий да. Надад нэг ийм сонсон үг өгдөө штэ. Эмэгтэй найз. За яа. Бас нэг эмэгтэй найзтайгаа ингээд тэр хоёр маань нэг амралтын газар очсон юм байна. Нэрийг хэлэхгүй. Яг хэлчих штэ. Яг хэлчих шүү гэдэг шиг. Амралтын газар очижээ. Тэгээд манай тэр эмэгтэй найз маань болохоор нэг залуутай нилийн хэсэг уулзж исэн юм байна. Тэгсэн чинь нөгөө тэр уулзчихсан залуугийнх нь бас нилээн дотных нь найз гадаадаас ирсэн гэд гадаад бас маш олон жил нөгөө гэр бүлээрээ ажиллаж байгаад ирсэн хүн байдаг юм байна л да. Тэгээд нөгөө гэр бүлээ бас буцаагаад аваад ирсэн ханаас гэлээ Америкаас ч гэлээ ханаас гэлээ ирсэн юм байна. Тэгсэн чинь тэр залуугаа дагуулаад чи нэг найз өхнө авчих мовчих юм нэг найз өхнө аваад тэр дүр ингээ явж л те. Тэгэд яваад тэндээ ингээд 2 хоног янзын сайхан байсан гинэ хэвээр уултаа арих устаа архан гэдэг шиг те. Тэгэл бараг л тэр нөгөө будган дээр дотн нарцаанд ороог ихчээр бүр өдөр шөнөгүй л тийм болсон юм шиг ба. Тэгж байгаа мань хүн яг нутаг буцаад ингээд аймагт байдаг эмэгтэй байхгүй. Нутаг буцаад тэндээ байжсэн нөгөө эмэгтэйтэйгээ тэгсэн чинь нөгөөтг нь хотын залгаар хот руу ингээд замынхан тэг дундаа уулзаад ингээд салцгааж байгаа байхгүй. Тэгсэн чинь удахгүй л нөгөө эмэгтэй найз руу манай найзын эмэгтэй найз руу л нөгөө эрэгтэй л уулзж унтаж өвтчихсэн найз нь амар уурлаад эрэгтэй амар уурлаад гэсэн гинэ. Яасан гэсэн чинь би чамаас өвчин авцсан байж тээ. Өвчин авцсан байж тээ. Хүр гэл амар уурдал байсан гин. Тэгсэн чинь яагаараа надаас авсан гэж юу? Яагаад гэвэл би гадаадаас ирээ зөвхөн чамтай л ойрцсон. Өөр хинтэй ч ойртоогүй. Их нэртэйгээ л ойрцсон. Тэгсэн чинь би чамтай ойртоод их нэртэйгээ ойртсон чинь би дараа нь өвчин авцснаа мэдээд их нэртэй хэлээд одоо их нэрсээ баг салах гад бид хоёр хамтдаа ингээд тариамаараа хэлгээ явж гин гэж ирсэн байвал яг уу. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь би бишээ мишээ чи тэгвэл их нэрээсээ авцсан юм байлгүй мэлгүй гэсэн чинь их нэр нугаас л хажууд нь хамтлагаад 24 7 болохоор тийм байхгүй шүү дээ. Тэгэд нөгөө эмэгтэйг чи явж үзүүлээ чи ямар балиар заваа эмэгтэй вэ гэдэг ч юм уу юу гэдэг чинь нөгөөдөг чинь ингээ ууранд очиод үзүүлсэн чи яг тэр нон тэмбүү лөө те тэр мэр өвчмөнтэй байсан гинэ. Тэгэхээр яг юу хэлэх гээд юм нэхэр эмэгтэй хүн дээр айгу далд байдлаар удаан байдаг гин шүү манайхаа. Тэгэхээр эмэгтэйчүүд маань заавал нэг тийм юу гэдгийг муу мухай байдлаар ч юм уу те одоо тэгж хэлж байгаа юм биш зүгээр л хэдэн сардаа нэг удаа ч юм нэг тогтмол очдог газартаа болчороо тэндээс юмыг аждаг. Тэр чинь заавал нэг халдвар төвчин гэхгүйгээр бас нэг умайн савны те янз янзын өрөвслүүд байна янз янзын одоо хор тавдар интерес бас сэргийлэх үзлэг болно шүү дээ. Тэгэхээр тэрнгээрээ бас юм нарийн шинжилгээнүүд өгөөд байл та нарт өөрсдөн л хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм. Тийм бицтэй санаа нэлж байгаа юм манайхаа. За манай лайв үзэж байгаа сайхнууд маань юу эзгэж байна? Хээхээ энэ бүр арай болсон байна штэ гинэ. За тийм шүү би ч бас 2 3 сар болоод очиж үзүүлдэгэ гэж байна. Тийм. Ер нь бол хүн өөрөө өөртөө л хайртай байхгүй бол хинч чамайг хайрлахгүй шүү дээ. Ялангуяа одоо бидний хамгийн эмзэг хэсэг буюу яагаад эмзэг гэж нэрлэдэг яад бол үнэхээр эмзэг учраас эмзэг эргэтнээ хайрлаа өөрийнхөө бие хааг хайрлаа тийм ээ. Тэгэхээр тиймэрхүү яг өөрөөртөө анхаарал тавиад илүү гоё байцгаая л гэж уриалъя да. Нэг ийм түүх байна. Тэгэхээр бас нөгөө 2 охин ч гэсэн хоёлооч тийм үнэртэй ч биш тарах шиг тийм ээ. Бас л инээдтэй юм. Сүүлрүүгээ би бүр өөрөө бас инээчлээ шүү дээ. Ямар тэнийг юм бэ гэж бодоод. Тэгэд хүүхдтэй усаар тэгэл угаалгаал гаргасан байх та. Тэгээ яасна үргэлжлээ бичээг байх юм. Үргэлжлэн хаанагаа юм бэ. Тэгэд яасан тэгэд ойрцсон юм уу ойртойг юм уу гэдэг. Өөрөө сонсч байла бичээрээ тэгэд ойрцсон юм уу ойртойг юм уу? Янз бүрийн асуудал болсон уу болоо гэгээд цааш нь тэгэд бичээрээ 2 дугаар ингээд ороод ирээрээ. За. Дараагийнхаа түүх рүү оръё. Түүх 4. Манай гэр бүлийн дотн харцаа сүүлийн үед нэг л хэвэн боллоо. Нөхөр бид хоёрын авдаг таашаалч илт суларч эхэлж байсан болохоор би хэсэг найзуудтайгаа суухдаа энэ талаараа хэлж жаахан зөвлөгөө авлаа. Найз охтууд маань янз бүрийн зөвлөгөө өгнө. Шинэ байрлал турш, халуухан хувцаслал турш, томчуудын дэлгүүр ор гэдэл. Тэгээд л найзуудынхаа зөвлөгөөг дагаад томчуудын дэлгүүр орж нэг тийм савхин дуу баг ташуур хувцас энэ төр авлаа.
Энэ нь манай нэг найзын нөхөрт маш их таалагдсан гэдэг. Нөхрийг нь Б гэдэг юм. Орой болоод хүүхдүүдэд унтуулжгаад нөхөртөө сүрприз барих санаатай ариун цэврийн өрөөндөө шүршүүрөө хасааж орхиод нөгөө хувцас өмслөө. Барив гэж чихтэйхэн орж өгдөггүй хэсэг ноцолдож байж өмслөө. Ташуураа бариад л амар амтан унтлагын өрөөлөгөө ороод нөхрөө ташуурдаад авсан нөхөр цочоод эргэж хараад шок. Мэдрэл муутай мангар гэдэл үглэж гарч байна. Би ч уурлаад чи ямар сони юм бэ? Бэ дуртаал байдаг чийл гэж нэг хөлдөө төмс гэсэн нөхөр бүүр. Бэ гэж хэний хөөе гэл чи тэрнээс ийм хувцас өмсхийг заалгасан уу гэд бүр балаа юм болтыг. Би ч жаахан буруу хэлснэ ойлгоод манай тэрний нөхөр байгаамаа тэр надад ийм арга заасан юм аа гэд бүгдийг нь ярьчлаа. Нөхөр итгэдэггүй боо юм болж бараг салд сарнахтаа туллаа. Тэгээд нөгөө найзтайгаа яриулаад нөхөртөө нь бүр ярьж байж итгэсэн штеп. Тэгээд сүүлд харсан манай найзын нөхөр Бэтэй чухан бүр бороонууд болчихсон уулзаж цуг шар айраг энэ рүү уугаад ихнэрүүдээ цуг муулдаг ч ах шиг. Нөхрөөсөө та хоёр уулзаад юу ярив гэхээр танаа ихнэр ойрд шин юм туршиж байна уу? Удахгүй тэр шин юм нь манад ирэхэндээ гэж ярьдаг гэсэн. Нөхөртөө хардуулж шин найзтай болгож өгсөн юм да. Ийм түүх байна. За энэ бол бас их хөөрхөн л түүх юм те. Бас сонирхолтой. Гэтэ яагаад за найзынхан нөхөр нь Б гэдэг нь айгүй дуртай байсан гэж сонсонготой чи юм сүртэй Б дуртай л байсан юм байл шүү дээ гэж хэлгэрч угаасаа хин ч уурлна. Юу ээл гэж бодно шүү дээ. Чи Бтэй яасан Б гэж хин юм гэд угаасаа асуух нь тодорхой. Тэгэхээр хаяада нэг бандсан үедээ ч юм уу те нэг эсвэл яг энэ эд хэрүүлийн дундуур нэг бас болж бүтэхгүй гнүүд нэг хилчих гээд идэг штэ тий. Яг тэр үед бол тэгэл яг тэр үеинд хараад хэлсэн юм болоо даа л гэж бодож байна. Би ингэжсэн байхгүй юу? Найз залуутай ч бас ингэ байнга ингээ хамт байгаад идэх манай хүн цэргийн болох ингээ иш тишээ явцдаг томилтоор. Тэгэд байхгүй хооронд нь үйл ойлголцол маш их үүсдэг. За тэгэнгүүтээ эрэхт нь үйл ойлголцлоо одоо намдаах дарах ч юм уу тэр үнтэйгээ ингээ эвлэрх гээл аль талаас л хичээж л байгаа юм л да. Дүнхтэй ингээл 18 шоп мop орол тэ янз янзын юм үзэл за энийг өмсгүү тэрийг өмсгүү энийг ингэхүү гээл хоорондоо ярилцаал ингээд авдаг төрлийн юм баггүй юу. Түүнээс нэг айхтар тийм шууд сүрприз барих гал за энэ яаж ин тэр яаж ин гэхээр нэг жоохон ичих гээд идэм би өөрөө. Би уул нь л өөрөө нэлээд нээлттэй гэж хардаг яг энэ тал дээрээ өөрийнхөө одоо хайртай хүнтэйгээ те. Тэгэхэд бас нэг зарим нэг зүйл дээр ичих юм байна, ичихгүй юм байна гэж байдаг лимит байдаг юм байна л да хүний оронд. Гэхдээ бас хаяадаа ингээд яг ингээд эд ууралж муурлж явахтай ч юм уу эвгүй байдалд ингээд орцсон үедээ өөрийгөө буруу ойлгох тохиолдол зөндөө гардаг шүү дээ. Буруу сонгож хэлэх ч юм уу тэрнээс болоо бөө юм болдог ч юм уу те яг саяны нэмэлтийн захиа шиг те чи юм сүртэй юм бэ дуртаал байсан да гэхэр чи хинч фактор нь хинч уурлна. Тэгээ би сүүлдээ нэг хэсэг одоо юу гэх юм бэ чатаар их хвчлэн хэрэлддэг байсан болохоор чат GPT-гээс асууж хэрэлддэг байсан шүү дээ. Ингээд хэлчихвэл энэ хүн ямар хариулт өгөх магадлалтай вэ? Тэрийг асуугаад тэнгуут нөгөөдөг чи янз юм сайхан юм ингээ зохиогоод ингээд багцлаад аваад ирдэг юм бастай. За багцна Б багцна гэдэг. Ингэж хэлвэл ингэ санагдана. Ингэж хэлвэл ингэж болно. Халиуна гэл. Тэгээд одоо сүүлийн чатаар хэрэлдэхтэй болоод чат GPT-тэй хамтарч хэрэлддэг болсон. Харин яг ингээд нүүрээ харж хэрэлдэхээр би ч яг ингээд тулхаараа бас нэг үгийн баялаггүй болчдөг. Тэгэхээр нэг буруу зүрөө яриад тэнэг юм яриад бүр нэг 9 шидийн болчих гээд байдаг учраас тэгээ за унти орондоо орё. Орондоо ороод эвлэрэ гэдэг шиг тийм төрлөх байхгүй. Тэгэхээр манайхан ер нь хэр өөрсдөө банддаг хүмүүс вэ? Манайхан ер нь санаандгүй байдлаар яг өөрийгөө буруу ойлгуулад яг тэр нэг дотны харьцаанд орж байгаа үедээ ч юм уу орох гэсэн бүх наастрага унгааж исэн үе байдгүй. Байдаг бол ороод ирээрээ. Ингэжсэн тэгжсэн гэд бас сонсоход бас хөвгчлээ шүү дээ. Тэгээд ямар таач манай за тэрийг одоо найз гэх үү юу гэхгүй одоо нэг амар худлаа юм явах чам шиг тий. Үеэл амар найзлдаг үеэл ахгүй. Тэгээд 2-3 салцсан. 2-3 салж агаад
байнгын гаргаад идэг алдаа нь юу вэ гэхээр нэг хамгийн сүлд салсан одоо ихэнд салсан хүнээс одоо ингээд яг хоёр дахь салсан үнтэйгээ уулзахтаа ч юм уу яг ингээд нөгөө ажил хийж байхдаа юм эхнийхээ үнээр дуудчихдаг гинэ. Тэгээ дуудчихдаг гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөөдх нь баг нөгөө нэг хамаг тэр гоё мэдэрч исэн юм хүн байлаа. Шууд нөгөө юм хүн бууны зэтэй хөнгөдөө цоо чи зайлмайл гэж буун хэрүүлээ дуустдаг нэ. Тэгсэн чинь хоёр дахоос баг тэгээ салцсан гэж байна. Тэгснэ тэгээд буун хэрүүлэн нөгөө нэг намжихгүй байсараа салаад хоёр дахоос салж байгаа байхгүй. Тэгснэ гурав дахь тоолсон чинь гурав дахь хоёр дахоор дуудсан. Тэгснэ одоо ингэ салах уу гэх. Надраар одоо ингэ салах уу би хөөгдчихэл танаад очиж шүү гэж. Би бүр чи одоо ямар амар хаширдгүй юм бэ? Наа нэг балааны ирүүдэд тогтоож яад. Яа ийм тохиолдол бол байна. Үнэхээр байна. За хаста уучлаарай манай үеэлээ гэдэг шиг ярьчлаа шүү. Гэтэ энэ бол угаасаа яа харахгүй яг тийм үед болсон хүндхэн хэрний хөгжилтөө явдал байгаа байхгүй. Тэгээд хэрвээ таны одоо найз залууч нь найз бүсгүй чинь яг ингээд дотн харьцаанд орж захтаа өргөчөд шал ондор нэрээр дуудвал яах вэ? Хүш аяархан л та хинэ бата. Хүш аяархан л та дулмаа. Тэгэхээр одоо өргөжлүүлээ сонсоогүй юм шиг хийгээл ямар ч байсан тавиад дуусахгүй айлсвал одоо болио. Юу яриад байгаа би чи хэнийг дуудчихё гэхөө. Сонирн байгаас бас бодсон чинь. Тэр бас яг тийм болж исэн байна лээ. Тэгээд ямар таач яг бандсан үе мүйд болвол те буруу зүрөө ярьдаг. Тэгээ одоо ялангуяа одоо би зүгээр дуртай хаад чинь чи яасан сүртэй ингэж ярих чи угаасаа өгний алдаа гараад ирсэн байна. Түүх дөрөвдөр харахад те тэгэхэд нөхөр нь ямар тач итгэхгүй ээжгаад бас их муу санаатай. Тэгээд найзаар нь яриулаад нөхрөөр нь яриулаад тэгээ сүултээ бүр нөхөртөө амар найз болоод хамт пим уудаг ихнэрүүдээ муулдаг болсон те. Тэгснэ одоо танаа ихнэр ойрд ямар юм шинэ юм турших чинь одоо наа чи явж яж одоо битэрдэл ирэх гээд байна да андэр гэдэг тийм хэмжээний найзууд болсон ч баг шээ. Нэг өдлийн гоё юм байна. Надад л айгу хөвгчлөлтэй санагдаж байна. За манайхан юу эцгэж байна? Радиогоос сонсоод онцлогныхаа өрөөнд бэ нөө хэр хаваршиж байна манайхан. Зарим нэг нь хэр хавар шааж байна гэдсэн шүү дээ. Энэ бол арай бүдүүлэг ч гэсэн яг ингээд нэрээ бодсон чи яг тэгээд ч байгаа юм шиг те. Хаваршаалт гэдсэн шүү дээ. Тэгэхээр хаваршилт хэр байна манайхаа? Ус гизгээ тайрч гин үү? Гадуур дотор болцоонд хэр гүйж байна? Би бол ингээд яг сайн ингээд хаварших гэжсэн чи манай хоёроо буццсан. Тэгээд ус мүсээ тайраа гэсэн чи үсээ битгий тайраараа гэсэн одоо тэгэхээр үсээ тайрахгүй. Үсээ тайрахаа болцсон ургууднаа. За тийм шүү би ч бас 2-3 сар болоод очиж үзүүлдэгэ гэж байна. Тийм. Яг энэ бол хамгийн том одоо соёл штэ тий бас. Тэгэхээр энийг бол яхахгүй урайлна, дэмжин. Эрэгтэй эмэгтэйг очиж үзүүлж байгаараа яг ялангуяа одоо заавал би тэр үнтэй унтаад ингэсэн чинь тэгчлээ гэхгүй штэ тий. Зүгээр PCR гэж нэрлэлтэй мөлий. Ямар нэгэн байдлаар мөгөнцөр байна уу? Ямар нэгэн байдлаар одоо нэг эмэгтэй хүний ашигтай, эрэгтэй хүн ч гэсэн байдаг юм болоо мэдгүй сайн мэдгүй. Эмэгтэй хүний ашигтай бактери нь дутагдахаар одоо баланс нь тэнцвэргүй болохоор янз янзын асуудал бас тарьдгаа. Заавал бас нэг хүнээс авцсан өвчин байх албагүй. Тэгэхээр тэр болгоноога тухайд ор нэмжтүүлээд тэр эсхийг хөөрхөн арчлаад байх юм бол надад их гой санагддаг. Өөртөө арчилгаа анхаарал тавьдаг эмэгтэйчүүд, эрчүүд үнэхээр таалагддаг байгаа шүү. За тэгэд хэрвээ сонсогч та өөрсдөө тохиолдож байсан хүндхэн хэрний хөвгчлөлтөө түүхүүдийг бас бид нэр уншуулж тэ дэлхийн 169 орон Монгол даяар буюу 21 аймаг даяар бас сонсохыг хүсэх юм болвол ариун бэлэг @mjlradio.com хаягаар явуулахад хангалттай байгаа шүү. Тэгэд үргэлж унтлагын өрөөнийхөө цагтаа хамт байдаг бид нарыг сонгон сонсдог бүх сайхан сонсогчдоо маш их баярлалаа гэж хэлье. Тэгэд энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээр ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Хөтлөгч Халукан та бүхэндээ маргааш үдшихийн нэвтрүүлгүүдээр уулзсан. Тэгэхээр та бүхэн маань сайхан амарцгаагаарай, сайхан зүг зүглээрээ. Тэгээд бүгдэнтэй маргааш уулзъя. Сайхан амарцгаарай баяр та.